Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ өдрийн мэндийг хүргэцгээе. Өнөөдрийнхөө ээлжид хичээлд орцгоё. Өнөөдрийн хичээлээр сурах бичгээс унших дасгал хийцгээе. Хүүхдүүдээ сурах бичгээ харандаатайгаар бэлтгээд суугаарай. Сурах бичгийнхаа 58 дугаар хуудсыг нээн. За сурах бичгийн 58 дугаар хуудсанд бидний одоо үзэж байгаа В үсэг байгаа. В үсэг гэж хэлээд авиан дуудлага нь болохоор өв гэж дууддаг байгаа. Багш нь томруулаад харуулъя. Өв гэсэн дуудлагатай том дармал В үсэг. Өв гэсэн дуудлагатай дармал жижиг В үсэг. Өв гэсэн дуудлагатай бичмэл том В үсэг. Өв гэсэн дуудлагатай бичмэл жижиг В үсэг. За хүүхдүүдээ одоо бүгдээрээ энэ зураг дээр ярилцъя. Зураг бүрийг нэрлэе. Зургийг нэрлээд энэ бүдүүгчид бичнэ. Бичихдээ харандаагаараа бичнэ. Балгийн харандаагаараа. Багштайгаа хамтраад дуудаарай. Хав. Хав гэхэд 1 2 3 үсгээр бичнэ. Дуудагдахтаа болохоор эхний үе дээр ха гэсэн үе дуудагдана. Төгсгөлд нь өв гэж дуудагдана. Нийлүүлээд уншихаар хав гэсэн үг бүтнэ. Хав. Бичээрэй. Ха. В. Хав. Хав гэдэг маань эр үгүй эм үгүй. Эр үг. Ягаад гэлээ а шиг болсон учраас. Дараагийн зургийг нэрлээрэй. Сав. Сав гэхэд 3 үсгээр бичигдэнэ. 3 үсгээр бичигдэж 3 авиагаар дуудагдана. 3 авиагаар дуудагдаад нэг үг бүтнэ. Нэг үедээ нэг үг. Одоо эхний үеийг бичээрэй. Са. В. Сав. Сав. Эр үг байгаа. Ягаад гэлээ а шиг дунд нь орсон учраас. Дараа нь 2 үедээ 4 үсгээс бүтсэн 4 авиагаар дуудагдах үгийг нэрлээрэй. Арав. А. Рав. Арав. А гэж ихний үед а шиг орсон бол рав гэхэд дунд нь бас а шиг орно. Арав. Арав гэдэг маань эр үг байгаа. Ягаад гэлээ а шиг орсон учраас эр үг. А гişгээ дагаж а шиг л 2 дугаар үед бичигдэнэ. А. Рав. Арав. Одоо доотлын үгнүүдийг уншийе. Ав. Битүү үе дээр ав гэсэн үгийг уншиж байна. Ав. Дуртаар дуудаж уншийе. Аав. Дахиад уншаарай. Ав. Аав. Эв. Эв. Ов. 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 Дахиад уншаарай. Ав. Аав. Эв. Эв. Ов. 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 За цааш нь бүгдээрээ хав гэсэн гарчигтай эхийг уншийе. Энэ эх маань 1 2 3 өгүүлбэрээс бүтэж байна. Хав. Аав. Хав. А. Вав. Авав. Аав. Хав. Авав. Ах. Хийг юу хийсэн байх вэ? Бодоод үзээрэй. Аав. Хав. Авав. Аав. Хав. Авсан чинь ах юу хийх вэ хүүхдүүдээ? Үүр хийв. Хав нохойндоо үүр хийж өгсөн байх нь. Хин хийж өгсөн? Ах хийж өгсөн. Хав. Сүү. Ов. Дахиад уншийе. Хав. Аав. Хав. А. Вав. Авав. Аав. Хав. Авав. Ах. Үүр хийв. Хав. Сүү. Ов. Их маань үйл явдлын хувьд дараалалт байх ёстой. Аав. Хав. Нохой ясан. Авчирсан. Ах. Үүр хийж өгсөн. Хав маань сүү. Уусан гэсэн. Дахиад уншаарай. Хав. Аав. Хав.
авав, ах, үүр, хийв, хав, сүү, уув. Бидний үзсэн одоо үзэж байгаа эв дуудлагатай дээгүүрлагч маань өгүүлбэр төгсгөхөд ордог гол үсэг байх нэ. Аав, хав, авав. Хүний үйл хөдлөлөөр бий болсон үг авав. Ах, үүр, хийв. Хүний үйл хөдлөлөөр бий болсон үг. Хав, сүү, уув. Хав нохой яасан? Уух үйл хийсэн гэсэн. Уув. Үнэхээр өгүүлбэр төгсгөж байна гэсэн. Авав, хийв, уув гэсэн өгүүлбэр төгсгдөг үгнүүд байх нь байна шүү хүүхдүүдээ. Өгүүлбэр төгсгөхөд эв гэсэн дээгүүрлагч чухал үүрэг гүйцэтгэж байна. За дараагийн үгнүүдийг бүгдээрээ уншийе. Нар, эв, цай, уув. Эв, уув гэсэн хоёр үг хоёулаа урт ихшгээр эхэлсэн. Тэгээд ихшгийнхаа урт уу богино байгаагаас нь хамаарч дуудагдаж байна. Эв, уув. Ямар ихшиг байгаагаас үгийн утга бас яаж байна вэ? Өөрчлөгдөж байна. Нар, эв, цай, уув. Мам, гэрээс ирв. Мам, гэрээс ирв. Маа, амаа, хэв, хийв. Амаа, хэв, хийв. За одоо бүгдээрээ дараагийн дуудлага руу оръё. 50 дугаар хуудсыг дэх үгнүүдийг уншицгаая. За эхэнд нь задгай үе байна тийм үү? Ва, ве, ви, во, ву. Одоо бүгдээрээ эр үеэ олж уншийе. Ва, во, ву. А, о, ө гişиг орсолд бол эр үе. Ве, ву. Э, о, үү гişгэд орсон бол эм үе. За ви гэсэн сармаг гişиг орсон үе байна. За энэ ви гэсэн үе маань болохоор зэрэг эр үгэндэж орж болно, эм үгэндэж орж болно. Дахиад уншийе. Ва, ве, ви, во, ву. Төсөглөөс нь уншийе. Ву, во, ви, ве, ва. Одоо бүгдээрээ дараах үгнүүдийг уншийе. А, вав, авав. Эвэр. Авав, эвэр. Шууд уншиж чинь тийм үү? Овор. Өвөр. Овор. Дахиад уншийе. Авав. Эвэр. Авав, эвэр. Овор. Өвөр. Өөг дагаад өө гიშгэл бичигдэнэ. Оог дагаад оо гიშгэл бичигдэнэ. Ааг дагаад аа гიშгэл бичигдэнэ. Ээг дагаад ээ гიშгэл бичигдэнэ. Савар. За тэгвэл одоо энд вар гэд хоёр дахь үеийг бүтээж бүгдүүдээ харандаагараа бичээрэй. Вар гэхэд энд ямар үе орох вэ? Ва гэсэн үе орно. Савар. Хөвөв. Энд вөв гэсэн үеийг бүтээж бичнэ хоёр дахь үеийг. Тэгэхэд энэ вө гэсэн үеийг бичнэ. Хөвөв. Вар. Савар. Хөвөв. Одоо үнийг уншийе. Ховор. Во. Атай байжж вор. Вар. Ватай. Вар гэж бичгэд аатай байжж вар. Хавар. За бичмэлээр бичигдсэн үеийг уншийе бүгдээрээ. Ва, ве, ви, во, ву.
За өвөө үсгийн урсамцэг төгсгөлийг хэрхэн хийсэн байна уу? Сайн хараарай. За өө гişгийн төгсгөлийг гогцоо төгсгөлийг хэрхэн хийсэн байна уу? Сайн хараарай. За тэгээд а ог хэрхэн холболт хийж вэ? Ва, ве, ви, во, ву, ву, ву. За цааш нь уншия бүгдээрээ. О сор осор о сор осор осор о сор харандаагараа бичээрэй. О сор осор осор гэдэг маань хүний нэр учраас томоор бичиж байна. Со сор сосор со сор сосор сосор сайн ялгаж сонсороо. Сосор сосор со сор сосор со сор сосор. Одоо бүгдээрээ дараах эхийг уншийе. Өвс өвс. За В үсгний дараа эс үсэг ихшиггүй ордог байгаа. Өвс В үсэг эс үсэг гэж хэлнэ. Дуудлага нь болохоор өвс өвс гэж дуудагдана шүү дээ. Өвс өвс о сор осор өвс а вав авав осор өвс авав о сор осор өвсөө 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 ху рав хурав со сор сосор өв сөө өвсөө ха мав хамав сосор өвсөө хамав о сор осор со сор сосор хоёр ам рав амрав. Одоо бүгдээрээ харандаагаа аваад багштайгаа хамт үеэр заглаж зуръя. За багшигаа дагаад үеэр заглан зурна шүү хүүхдүүдээ. За зураарай. О сор осор балын харандаагаараа зурна шүү. Үгийн донд нэг игүүлэгч байгаа учраас нэг игүүлэгчийн өмнөр үйлдэж байна. Өвс а вава ягаад зурж байна? Хоёр их шиг орсон учраас хоёр үетэй. Тэгэхээр зэрэг үеэр заглахна гэсэн үг авав. Осор өвс авав. Үеэрцлээд уншаарай. О сор осор өвс а вав авав осор өвс авав. Осор хэдэн үетэй? Хоёр үетэй. Яагаад вэ? Хоёр их шиг орсон учраас. За одоо хаагур нь үеэр заглах вэ? Үгийн донд нэг игүүлэгч байгаа учраас нэг игүүлэгчийн өмнөр үеэр заглан балын харандаагаараа зурна шүү. О сор осор өвсөө. За энд болохоор яасан байна уу? 6-аар өргөдсөн байна. Тэгэхээр зэрэг өөрсдөө харандаагаараа өвс гэдэг үгээ бичээрэй. За өвс гэдэг үгийг яах вэ? Бичин шүү хүүхдүүдээ. За тэгэхээр энд яах вэ? Өвс гэхэд хэдэн үсэг орох вэ хүүхдүүдээ? 3 үсэг орно тийм ээ. За өвс гэдэг үгээ өөрсдөө бичээрэй. Өө өв өвс. За өвсөө гэвэл хаагур үеэр заглагдах вэ? За энд урт үе шиг яах вэ? Орно тийм ээ. За тэгэхээр өвсөө гэхэд энд өвс гэдэг үг маань хоёр гэгүүлэгч байгаа учраас одоо яах вэ? Энэ үгээр үеэр заглахна гэсэн үг. Өвсөө өвсөө ху рав хоёр үетэй. Хоёр үетэй учраас одоо гэгүүлэгчийн арна. Үгийн донд нэг гэгүүлэгч байгаа учраас нэг гэгүүлэгчийн өмнөр үеэр заглаж зурна. Ху рав хурав осор өвсөө хурав. Өгүүлбэр төгссөн учраас зэрэг тавьж байна. Хурав гэсэн үйл хөдлөл
заасан үг байна. За, сасар гэдэг үг маань хэдэн үетэй? 2 үетэй. Яагаад вэ? 2 их шиг болсон учраас. Хаагуур үйлэгдэх үү? Энэ үгийн дунд байгаа эс гүйгүүлэгчээ харна. Үгийн дунд нэг л гүйгүүлэгч байгаа учраас нэг гүйгүүлэгчийн өмнөр үйлэгдэнэ. Со, сор, сасар, өвсөө. За, өвсөө гэдэг маань хэдэн үетэй? 2 үетэй. Яагаад вэ? 2 их шиг орсон учраас. Тэгээд 2 үетэй 2 их шиг орсон гэд бид ялгаж мэдж байгаа. Тэгвэл одоо юуг нь харгалзаж үеэр заглах вэ? Гүйгүүлэгчээ харгалзсан. Хэдэн гүйгүүлэгч байна? Эс гэсэн 2 гүйгүүлэгч байна. Үгийн дунд 2 гүйгүүлэгч байгаа учраас 2 гүйгүүлэгчийн дундуур үйлдэнэ. Өв, сөө, өвсөө. За төгсгөлд нь өө гэсэн их шиг хэлэгдэж ил байвал утаар бичигддэг. Өвсөө. Хамав. Хамав гэдэг үг хэдэн үетэй вэ? 2 үетэй. Яагаад вэ? 2 их шиг орсон. Хаагуур үеэр заглах уу? Үгийн дунд хэдэн гүйгүүлэгч байна уу гэдгийг харна. Үгийн дунд нэг л гүйгүүлэгч байна. Тийм учраас нэг гүйгүүлэгчийн өмнөр үйлдэнэ. Ха, мав, хамав, сасар, өвсөө, хамав. Осор. Хэдэн үетэй? 2 үетэй. Яагаад вэ? 2 их шиг орсон учраас. Тэгээд одоо хаагуур үйлдэхээ гүйгүүлэгчээ харна. Үгийн дунд хэдэн гүйгүүлэгч байна? Нэг л гүйгүүлэгч байгаа учраас нэг гүйгүүлэгчийн өмнөр үйлдэнэ. Сор, осор. Сосор гэдэг үг маань хэдэн үетэй? 2 үетэй. Хэдэн их шиг орсон? 2 их шиг орсон учраас 2 үетэй. Одоо гүйгүүлэгчээ харна. Үгийн дунд хэдэн гүйгүүлэгч байна вэ? Төгсгөлийн гүйгүүлэгч хамаардаггүй, эхний гүйгүүлэгч хамаардаггүй. Ганцхан дунд нь байгаа гүйгүүлэгчийг л хамаарч үеэр заглана. Үгийн дунд нэг гүйгүүлэгч байгаа учраас нэг гүйгүүлэгчийн өмнөр үйлдэнэ. Со, сор, сосор. 2 амрав. Амрав гэдэг үг хэдэн үетэй вэ? 2 үетэй. 2 их шиг орсон байгаа учраас. Одоо үгийн дунд хэдэн гүйгүүлэгч байгааг харна. Үгийн дунд хэдэн гүйгүүлэгч байна? 2 гүйгүүлэгч байгаа учраас дундуур нь үйлдэнэ. Ам, рав, амрав. Өвс, осор, өвс, авав. Осор, өвсөө, хураав. Сосор, өвсөө, хамав. Осор, сосор, 2 амрав. Хэн өвс авсан? Осор өвс авсан учраас л өвсөө яасан? Хураасан. За, осор өвс хурааж байхад сосор хажууд нь үлдсэн өвсийг нь хамсан. Осор сосор 2 ажил хийсэн учраас амарсан гэсэн үг. Одоо бүгдээрээ дараагийн хуудасаа уншъя. За 60 дугаар хуудасаа гаргаараа хүүхдүүдээ. За уншъя. Ва. Богино уртаар нь харьцуулан уншъя. Ва. Ве. Ви. Во. Во. Ву. Ава. Ово. Хова. Хово. Хуроо. За дараах нь. Хав. Богино их шигтэй, урт их шигтэй, хос их шигтэй. Хайв. Шугамаа аваарай, балын харандагаа аваарай. Хав нохойг хооронд нь хордоны нохойны нэр тийм үү? Хав. Авав. Хав, авав. За юуг хаах вэ? Энэ юу лээ? Хаалга. Хаав. Юу хайсан? Ном хайсан. Хайв. Одоо бичмэлээр бичснийг уншъя бүгдээрээ. Хав. Авах. Хав. Авах.
Хав авах. Авах гэвэл өгүүлбэр төгсөхгүй. Харин авав гэвэл өгүүлбэр төгсгөнө. Тэгэхээр өв гээгүүлэгчээр ав гэсэн үг маань төгсөж байвал өгүүлбэр төгсөөд цэг тавьдаг өгүүлбэрийн эцэст ордог. Авах гэвэл өгүүлбэр төгсөхгүй байна шүү хүүхдүүдээ. Хав авах. Одоо бүгдээрээ дараах эхийг уншийе. Аав. Аав энэ юуны зураг? Үхэрний зураг байна. Бүгдээрээ үхэр гэдэг үгийг энд бичээрэй. Үхэр авав. Авав. Аав үхэр авав. Авав гэдэг үг өгүүлбэрийн төгсгөлд ордог үг гэж хэлсэн тийм үү? Үхэр үхэр ус өөв. Үхэр үхэр их өсөв. Өсөв. Өвөө үхрээ хураав. Одоо бүгдээрээ үеэр заглан харандаагаараа зуръя. Аав үхэр авав. Авав. Үхэр гэдэг тэр хоёр үедээ учраас үгийн номд нэг гээгүүлэгч байгаа учраас нэг гээгүүлэгчийн өмнөр үеэллээ. Үхэр ус өөв. Үхэр үгийн номд нэг гээгүүлэгч байгаа учраас нэг гээгүүлэгчийн өмнөр үеэллээ. Үхэр их өсөв гэдэг үг маань хоёр үедээ үг. Үгийн номд нэг гээгүүлэгч байгаа учраас нэг гээгүүлэгчийн өмнөр үеэллээ. Өсөв. Өсөв. Авав өсөв өөв гэхэд яаж дандаа өгүүлбэр төгсөж байгааз өвөө гэдэг маань хоёр үедээ үгийн номд нэг гээгүүлэгч байгаа учраас нэг гээгүүлэгчийн өмнөр үеэллээ. Өвөө үхрээ ху раав. Хураав. Аав үхэр авав. Үхэр ус өөв. Үхэр их өсөв. Өвөө үхрээ хураав. За одоо бүгдээрээ цааш нь уншийе. Ав аав айв хайв. Ав аав айв хайв. Аав ямар сав вэ? Вар авав. Аав саван авав. Аавын авсан зүйлүүд юу? Вар саван. Аав вар саванд яасан? Авав. Яав? Авав гэсэн. Авав. Авав. Муур нохойноос айв. Муур нохойноос айв. Өвөө шилээ хайв. Өвөө шилээ хайв. За бүгдээрээ дараагийн хуудсыг уншийе. 61-р хуудсаа гаргаарай хүүхдүүдээ. Бид өмнө нь с в эр гэсэн дуудлагатай гээгүүлэгчдийг үзсэн. Одоо бүгдээрээ хэрэмний бүтээсэн үгийг олж уншийе. Хэрэм бол эр өв гэсэн гээгүүлэгч олсон үгийг яасан бэ? Бүтээсэн байх нэ. Одоо бүгдээрээ олж уншийе. Хэрэм юу иддэг вүлээ? Самар иддэг. Хэрэм самранд хүрэхийн тулд заавал үгээ бүтээж уншсан байх ёстой. За одоо багшийнхаа хэрэм за хаагур явж энэ самранд хүрэх вэ. Үг бүтээж яах нь вэ? Эр в гээгүүлэгчээр эхлээд дамжих нь байна тийм үү? За эр гээгүүлэгч энд байна. Дараа нь энд байна. За ингэж явлаа. Дараа нь энд байна. За ингэж яваад одоо яасан? Ийшгээ и үсгэн дээр очихгүй. Одоо энэ в үсгээр дамжлаа. Одоо
Дараагийн эр үсгээр дамжлаа. За одоо яах вэ? Ийшээ явлаа. Одоо доошоо явж болохгүй. Хажуу тийшээ явах боломжтой. Одоо бас ийшээ явах боломжтой. Эм үсэг рүү очиж болохгүй. Одоо ийшээ явлаа. Дахиад Б үсгэн дээр очлоо. Одоо яасан? Дахиад эр үсгэн дээр очлоо. Одоо доошоо Б үсгэн дээр очлоо. Одоо хажуу тийшээ эр рүү явлаа. Б рүү явлаа. Одоо яасан ингээд самрандаа хүрлээ гэсэн. Одоо бүгдээрээ үг бүтээе. За үг бүтээж бас болно. Ямар үг бүтээх вэ? За багшийнхаа уншаарай. Эр хоёр нийлээд ир. Аавныг бүгдээрээ ингэж байна. За эр хоёрыг нийлүүлээд ядгүй ир гэж үгийг бүтээж уншиж болох уу? Ир. За дараа нь Б үсэг Э үсэгтэй нийлээд вэс. Ир вэс. Ирвэс. Ир вэс. Ирвэс гэдэг үгийг багш нь бүтээж бичлээ. Та нар бүгдээрээ ингэж үг бас бүтээж болох нь уу? Өөрөөр бас дасгалыг өөрчлөн хийж болох нь байна шүү. Одоо бүгдээрээ энэ дасгалыг ажиллая. Багш руугаа анхаараарай. За гэдэг дээр эндээс аам гэж үг байх уу? Байхгүй. За аас гэж үг байхгүй. Аас гэдэг маань залгуур дээр ордог. Аар гэж үг байхгүй. Бас үгийн төгсгөл залгуураар орж болно. Аах гэж үг байхгүй. Харин аав. Одоо сам гэж болох уу? Болно. Өөр сас гэж үг байхгүй. Сар гэж болох уу? Болно. За сах гэж үг байхгүй. Сав. Одоо энд мор гэж үг байхгүй. Харин сор гэж үг байх уу? Байна. Рор гэж үг байхгүй. Хор гэж үг байх уу? Байна. Өөр вор гэж үг байхгүй. За ингээд бас бүтээгээд үгээ уншиж болох уу гэдэг болно. За одоо бүгдээрээ цааш нь уншъя. За зүй тавталыг хараарай. М С Р Х В М С Р Х В. Үл одоо М гэдгийн дараа ямар үсэг байх вэ? С үсэг байна тийм ээ? Р гэдгийн дараа ямар зүй тавталтай байсан бэлээ? Х үсэг байна. В. Одоо энэ S-ийн өмнө зүүн гар талд нь ямар үсэг байсан? М С Р Х В. Бүгдээрээ харандаагаар бичиж шүү. Одоо бүгдээрээ холбож уншъя. Хар, хав, хам, хас. Х-р гэж уншихгүй. Хар, хав, хам, хас. Хэр, хэв, хэм, хэс. Хор, хов, хом, хос. Хос гэж уншихгүй ш. Хоим, хойв, хойр гэж уншихгүй шууд. Хор, хов, хом, хос. Хус, хур, хув, хөр, хөх, хөв, хүс, хүр, хэр, хив. Дахиад уншаарай. Хар, хав, хам, хас. Хэр, хэв, хэм, хэс. Хор, хов, хом, хос. Хус, хур, хув, хөр, хөх, хөв, хүс, хүр, хэр, хив. За одоо бүгдээрээ унши. Хэрэм. Ямар дараалал байна? Хэрэм.
За энд самар гэдэг үгийг бүтээхийн тулд одоо яах вэ? Хаашаа явж ич үг маань бүтэх нэ. Са гэсэн нэг үе тийм үү? Одоо дараа нь мар са мар самар. Одоо бүгдээрээ дараах эхийг уншийе. Самар. Уншихдаа үеэр заглан уншия. Бүгдээрээ харандаага аваад багшигаа дагаад зураад яваарай. Са мар самар хүү ой руу о оров хүү ой руу оров хүү са мар самар хайв хүү самар хайв хүү хэрэм харав хүү хэрэм харав хэрэм са мар самар хурав хүү гэж уртаар уншиж болохгүй шүү. Хурав. Дахиад уншаарай. Самар хүү ой руу оров хүү самар хайв хүү хэрэм харав хэрэм самар хурав. За одоо бүгдээрээ дараагийн хуудасаа уншия. За гээгүүлэгчдээ уншаарай. С х в р сар сор сур сур сүр. За хаа гэсэн үгээр хав хов хөв хөв мах мох мөх мух мөх. За энэ юуны зураг вэ? Хөрөөний зураг. Хөрөө гэдэг үгэнд ямар гээгүүлэгч орж байна вэ? За р гэсэн хоёр гээгүүлэгч орж ийн тийм үү хөрөө. Тэгвэл энэ ваарны зураг те ваар гэсэн үсэг нь ямар гээгүүлэгч орж байна вэ? Бүгдээрээ багштайгаа хамтраад хий. За ваар гэхэд эхэнд нь ва гэсэн үений гээгүүлэгч төгсгөлд нь эрг гээгүүлэгч орж ийн тийм үү? За энд юуны зураг вэ? Самар. Самар гэхэд са гэдэг эхэнд нь нэгдүгээрт нь хоёрдугаарт нь эмгээгүүлэгч гуравдугаарт нь эргээгүүлэгч орж байгаа тийм үү? Са мар. Сар эхэнд нь эсгээгүүлэгч төгсгөлд нь эргээгүүлэгч орж байгаа. За муур гэхэд эхэнд нь эмгээгүүлэгч төгсгөлд нь эргээгүүлэгч орж байгаа. Арав гэхэд аавсгаар эхэлж байгаа боловч гээгүүлэгчийн эргээгүүлэгчийн эхэндээ өв гэсэн гээгүүлэгчийн төгсгөлдөө орж байгаа. Одоо бүгдээрээ сүү гэсэн эхийг уншийе. Сүү. За уншихдаа бүгдээрээ багштайгаа хамтраад харандаагаар үеэр зарлаад уншин шүү хүүхдүүдээ. Сүү өвөө үх үхрээ ху хурав өвөө үхрээ хурав эмээ орой үхэр саав их сүү саав сүү хөөрөв хүү сүү ов. За хүүхдүүдээ дахиад уншаарай. Сүү өвөө үхрээ хурав эмээ орой үхэр саав их сүү
саав, сүү, хөөрөв, хүү, сүү, уув. За энд үхэр гэхэд хүүхдүүдээ за ямар энэ эмээ яасан? Үхрээ сайж байгаа, хүүсүү ууж байгаа, өвөө үхрээ хураасан. Нэгдүгээр үйл явдал нь аль вэ? Өвөө үхрээ хураасан, дараа нь эмээ орой үхрээ саасан, хамгийн түрд сүүлд хүү сүү уусан тийм үү? Ингэж үйл явдлын дараалал дугаарлах нь биш хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ үгийг уншийе. Хо, ром, хором, хэ, рэм, хэрэм, ху, рим, хурим, хурим, хурэм, ху, рэм, хурэм. За энэ дээр харав, хурав, хүрэв. За энд өшөө ямар үг бүтээж болох вэ? Харив. Дахиад хэлээрэй. Харав. За гişгүүдийг нь бичээрэй хүүхдүүдээ. Харав, хурав, хүрэв, харив. Одоо бүгдээрээ дараагийн хуудасаа уншийе. М, с, х, в, р. Одоо уншихдаа үеэр заглан уншин шүү хүүхдүүдээ. Ха, вар, хавар, и, рэв, ирэв, хавар, ирэв, нар, эв, ус, ур, сав, урсав. Үгийн донд хоёр гээгүүлэгч байгаа учраас хоёр гээгүүлэгчийн дондор үйлж байна. Өө, вөө, өвөө, ах, хоёр, голоос, ус, а, вав, авав, а, мар, амар, хөх, яргуй, ха, рав, харав, ха, вар, хавар. Уншаарай. Хавар, хавар, ирэв, нар, эв, ус, урсав, өвөө, ах, хоёр, голоос, ус, авав, амар, хөх, яргуй, харав. Одоо бүгдээрээ эмээ гэсэн үгээр өгүүлбэр хэрхэн бүтээснийг уншийе. Эмээ, эмээ, саав, эмээ, үхэр, саав, эмээ, орой, үхэр, саав. Одоо амар гэсэн үгээр өгүүлбэр хэрхэн зохиож дэлгэрүүлж бичсэнийг уншийе. Амар, харав, амар, муур, харав, амар, хар, муур, харав. За одоо М, С, Р, Х, В гэсэн гээгүүлэгчүүдээс энд тохирох гээгүүлэгчийг бүтээж үг бичихнэ. Энэ юуны зэрэг үлээ? Самар. Гээгүүлэгчүүд нь дутуу байна. Са. Ямар гээгүүлэгч сонсогдож байна? Мар. Ямар гээгүүлэгч сонсогдож байна? Бичээрэй хүүхдүүдээ харандагаар. Самар. Вар. Хивс. Хивс. За одоо энд ямар үг бүтчихсэн гэхээр хөө, рөө, хөрөө. Одоо энэ дээр бүгдээрээ бодож үг бүтээх. Өөрсдөө бодоорой, багш нь хүрээлье. За энд а гэж нэг үг. Тэгээд рав гэд хоёр дахь үе нэ тийм үү? А, рав, арав. Өөр ямар үг вэ хүүхдүүдээ? Энд ү гэж нэг үг. Хэр нэрлээд үхэр. Энд хөөв гэд нэг үетэй үг бас бүтэж болж байна тийм үү? Хөөв. Өөр энд бас а, рав, арав гэж үг бүтэж байна тийм ээ? Өөр энд сам. Энд бас ямар үг бүтэж байна? Ах. Өөрсдөө бүтээгээд харандаагаараа ингээд тойруулаад зурна шүү.
сам, ах, ү, хэр, үхэр, хөө, рөө, хөрөө, хөөв. Бас энд нэг үг байна тийм үү? Ямар үг вэ? Өвс, өвс. Энд арав, арав. За энд бас арав, арав гэсэн үгнүүд яаж юм бүтэж байна. Энд бас ямар үг бүтэж байна вэ? Эм гэж үг бас бүтэж байна тийм ээ. Энд ас гэж үг бас бүтэж байна. Гэх мэтлэн хүүхдүүдээ үг бүтээж бичнэ шүү. За энэ зургнуудаар энд үгээ бүтээж яг харандаагаараа хийн шүү. Энэ юуны зураг вэ? Үхэр. Үхэр гэдэг үгийг энэ дээр бүтээгээрэй. Энэ юуны зураг? Хөрөө. Энэ юу? Сүх. Энд арав. Энд өвс. Бүгдээрээ бүтээгээрэй хүүхдүүдээ. За энд ямар үг бүтэж болох вэ? Эв, эх, эм, эс, эр гэж үгнүүд бүтэж болно тийм ээ. За энэ дээр хав, хар, хам, хас, сар, сам, сав. Энэ дээр ав, ах, ам, ас, ар гэх мэтлэн олон үг бүтэж болох нэ хүүхдүүдээ. За ингээд дараагийн шинэ хэсэг ороод ирж байгаа учраас хүүхдүүдээ өсгөө сайн тогтооход үгээ нүдлээд үгнийхээ тусламжтай үгээ бүтээгээд багшийнхаа дагуулж унснаар зөв уншиж сураарай хүүхдүүдээ. Баяртай хүүхдүүдээ.